сандгаас нэг асуулт асуучих уу? За. Чи ногоон мөр гэж мэдэх үү? Харин би наадах чи яг асуух гээд бэлчээсэн шүү дээ. Одоо чи За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье. За одоо удахгүй морин жил ирж байгаа. Тэгээд одоо бас адууныхаа дэргэд байдаг, хөдөө нутагтаан байдаг ийм хоёр одоо сайхан оролцогч зочныг бас манай нэвтрүүлгийнхаа зочин хомирт урьж авчирсан байгаамаа. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин хомирт Өр Монголын урт засах орны Шилэн гол аймгийн Сүнэд зүүн хошууны уугуул Авга нутгийн суугуул Төвшин Жаргал ах маань оролцож байгаамаа. За тэгээд бас нэг оролцогч маань болохоор Өр Монголын урт засах орны Шилэн гол аймгийн Авга хошууны Их гол сумар нутагтай малчин Буянбат ах маань оролцож байгаамаа. За тэгээд та хоёр маань сайн явж ирсэн үү? Сайн байна уу? Өнтөө сайхан үлжиж гин үү? Та бүгдээ гарч байгаа галмарын жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлээ. Ингээд бүгдээрээ сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. За энэ шинэ жилийнхэн сайхан алтан бошгоноор та бүхэндээ шинэ оны галаалын мэндийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэн бүгдээрээ дэлгээрэн амгалан төрлөөрөн төвшин амгалан сар шиндээ сайхан баярлж байна уу. За маш их баярлалаа. Тэгээд адууныхан дэргэд хөдөө нутгасаа ингээд манай нэвтрүүлгийг зорж ирснээс учиртай. За тэгвэл одоо Буянбат ах өөрөө яг адуутай одоо бараг л цуг уссан байх гэж бодож байна. За би бол одоо хархан багаасан бол одоо одооны бархуу ингээд бол одоо хархан багаасан бол унаг тоглолттой нотолдож уссан юм аа. Ингээд одоо би бол 5-6 наснаас эхлээд одоо манай авгаа өөр яаваа. Югаар бол одоо мөр онож хуралдааны хөвгт болж хуралдаа мөр ондох унагдаа их тэ нотолдож бассан. Багаасаа энэ адууных энэрэнгүй их хайртай. Багаасаа бол одоо адуутай л цог ойрхон өссөн. Та адууч нь бол одоо ер нь их ухаантай юм. Одоо адуугийн чинь бол бас нэг 5-7 насны хүүхдийн ухаан байдаг гэж өртөө олзууд их хуучилдаг. Тэгэхээр адуу гэдэг чинь их гаршихад их хүний зан арын шиг их дагдаг. Одоо хэдийгээр зан аль нь догшин эрмэг боловч аргадаа зөөлдөд байвал их гард их дасдаг амт, их ухаалаг амт. Ер нь одоо эмнэг сургахад зарим хүмүүс нэг ширүүн ордог, зарим хүмүүс нэг зөөлөн ордог тийм ээ. Гэхдээ ер нь та бол бас эмнэг сургадаг л байх. За сургадаг. Тийм. Би бол одоо болохын дотор бол их зөөлдөх, аргадах. Энд ч одоо ухаантай амт юм. Ингээд их аргаар зөөлдөж, биендээ дасгаж. Тэгж иж байж одоо гаршуулж, ном бохруулж. Одоо ном бохруулалтын суурин дээр одоо цаашаа нам л одоо эдэлж, хурдлуулж одоо тэгж. Одоо тэр төрцийнх нь одоо гол сайхан ураа бясыг бадруулах. Иймэрхүү байршлаар л алхамдаараа гарал одоо сургаж гаршуулдаг. Тийм ээ. Тэгвэл одоо ер нь бол манай Өвөр Монголд одоо бас газрын онцлогтой олон сайхан адуунууд байдаг тийм ээ. За жишээлбэл одоо аавд сэнсэн хар адуу тийм ээ. Тэгээд ер нь одоо энэ Өвөр Монголын хөвчөөнд яг хаанхын ямар онцлогтой адуу та бас энийг олон газар явж ирсэн хүн анзаарсан л баг. Тэгэлгүй яах вэ? Адууны одоо өгшил гэж яриа л да. Жишээлх нь авгад бол одоо яриангүй нөгөө сэрүүн адаргаан дагсан сэнсэн хараатаа гэж одоо хараа дугаар алдартай. Тэгээ сүнд нутаг бол одоо зүүн сүнд гэж яриа л да. Би одоо мэдтгэл яриа. Зүүн сүнд бол одоо хээр, хөрмөн зүсмийн, бараан зүсмийн адуугаран бас алдартай. Их одоо унлага эдлгээнд их даацтай тийм одоо адуу байдیں۔
За бүр одоо нарийн ширээ ярих юм бол бас Монгол улсын экватор чигийн одоо дорногов чигийн одоо адууны өгшил бол байдаг. За сүүлийн үед бол яхан хүмүүс одоо юу гэдгийг өөрийнхөө хэрэгцээнээс шалтгаалаад уяачд бол бас манайхан хэлж заншлаа бол одоо шинэ Монгол адуу гэж ярьж байна шүү дээ. Тэгээ жоохон цусны хольсон тийм адуу бол бас хүмүүс манжиж байна. Тэгээд янз янз л да. Тэгээд монголчууд ярьдаг шүү дээ. Зүс нь бүрдсэн адуу гэж ингээд яхан зүс-зүсийн одоо бүрдүүл. Зүс нь бүрдсэн зүүр хөлгийн шинжтэй гэдэг. Тэгээд тэр зүс-зүсээр нь одоо сайхан малчин да. Тий. Тэгээд манай үзэмчэнд бас их онцлогтой байдаг тийм ээ. Үзэмчэнд тийшээгээ цагаан адуу. Тий. Цагаан адуу гэдэг. Үзэмчин цагаан адуу, ав хар адуу гэдэг одоо. Яг нөгөө нутуу нутгаар нөмчлөөд одоо ингээд авцсан. Хүү дээ тий. Үзэмчин цагаан адуу, үзэмчин шарга адуу гэдэг одоо. Тий. Зүү үзэмчин бол шарга адуугаараа голддог юм шиг байгаа юм. Баруун үзэмчин бол цагаан адуу гэдэг. Ер нь бол адуу бол гайхамшигтай, хэмэртэй амьтан бид бүгдийн одоо монгол хүний сүлдэн тэнгэр юм да. Тэгээд одоо ер нь сүнд нутаг гэхээс өвөр Монголд одоо бараг сүндийн хурдан хөлгүүд их олон байдаг тийм ээ. Өвөр Монголд одоо бараг болж байгаа олонхын наадмуудаар бол одоо сүндийн хурдан хөлгүүд их төрүүлдэг. За тэгээд Монгол улсаас хэлэх юм бол одоо Сүхбаатар аймгийн хөлгүүд бас их хурдан байдаг. Тэгэхээр одоо энэ Сүхбаатар бол сүндтэй бараг хил залгаж байгаа. Тий, хил залгаж. Ерөөсөө л хойд толдно. Эдийн дэсний наан цаана. Яагаад сүнд нутгаас ийм олон хурдан хөлөг төрдөм бол? Энэ юм байна л да. Байгалийн одоо нөхцөл байдлаас, орон нутгийн байс байдлаас манай нутаг бол одоо хараа алдан тийм сайхан тал. Тэр тал дээр чи одоо хүлэгмээр унсан хүн чинь бол давхин шүү дээ. Давхин. Тэгэхээр одоо нөгөө даагнаас нь одоо аваад тэдэлж унлагандаа хэрэглэн их хоол газар явна. Одоо бол яг тэр болцоо юу нь бол багуулчих уул нь бол нөгөө тор хүрээ байхгүй үед чинь бол адууны бэлчээр гэдэг чинь бол одоо баргал хэдэн зуун газар явна шүү дээ тийм ээ. Тэгээд тэрийг адуугаан хураахаар явж байгаа хүн бол одоо морин бол одоо шавхаж унах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэр морь бол одоо хол давхин. Тэгээд бас нэг онцлог нь бол манай нутгийнхан бол морь малаа их эдэлж хэрэглэнэ. Унлаг эдлэгэнд одоо сайн хэрэглэн шүү дээ. Тий. Энэ хоёр нөхцөл байдлаас болоод одоо хурдан болсон болов гэж бодож байна. Бүр одоо цаана одоо өглөөргаар нь ярих юм бол одоо манай нутгууд ч юм бол шилийн сайрчуд байлаа шүү дээ. Тэгэхээр энэ тэр шилийн сайрчуд бол одоо хаан газар явж одоо нутгийн хамгийн сар улсан өгшлийн адууг олж ирж авчирна. Тэгээд нөө цусыг холдуулаад ингээд тэр дундаас ч одоо шилдэр үйлдвэрийн өгшлийн одоо хурдан хөлгүүд бий болно шүү дээ. Тэгээд ер нь янз янзын одоо нөхцөл байдлаас шалтгаалж хурдан хөлөг одоо төрдөг болсон болов уу гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нөхцөл нь ерөөсөө л нутаг усны уужим тэр газар зүйн байршил хамгийн гол нөлөөсөн болов уу да. Нөгөө нэг алдартай тамчийн талал нөлөөсөн болов уу да гэж бодож байна. Тамчийн талаас бол хурдан хөлөг төрөхгүй ч байх юм байхгүй тий. Хурдан хөлөг төрөхгүй бол тамчийн талыг туулна гэж байхгүй шүү дээ. Дээр үеийнхэн одоо хамгийн ундаг унаа хамгийн хурдан унаа Монгол хүний хамгийн их салхи үздэг унаачил одоо морь гэж шүү дээ. Тий. Манай монголчуудыг бол морины нуруундах их үндэстэн морьтон үндэстэн гэж ярих их дуртай бахарх дуртай шүү дээ. Тэр ч одоо аргагүй юм. Тий. Тэгвэл Буянбаатах одоо өөрөө бас адуучин хүн, малчин хүн. Тэгээд одоо мэдээж бас их олон адуутай баг. Би тэгээд одоо яг нэг сонирхож байгаа зүйл нь ихээр ер нь хичнээн азар адуутай байна одоо. Би өөрөө бас 10 гаруй орших азар адуутай. За. Тэгвэл одоо танай адуу ер нь ямар зүсмийн адуунууд их олон байна? Манай адуу бол одоо яг манай өвөг дээдсээс эхлээд бол нэг эсвэл хүрээ адуу малчсан. Хүрэн цавтар адуу. Тэгээд одоо сүүлийн үед одоо миний үед орж ирж байгаа одоо бас жоохон бараан зүсэм одоо ингээд ус нутгийнхаа бас одоо энэ ав нутгийнхаа хар адуугийн бас голлож малжих ийм төсөв төлөвлөгөөгөөс одоо би бас дээрээс уламжлж ирсэн бас өөрийнхөө адууны ухслын хадгалахын дагуу би одоо бас ингээд ус нутгийнхаа энэ бас нэг
одоо малажийнхаа адууныхаа гол нэр тэмдэг болж байгаа ав хараад байгаа юм би бас тусгайлан малжих өрхийн орон томдос данслуулаад байгаа. Тэгээд би бол одоо бол хараад тоглолт малжиж байгаа. Ер нь адуунд бол одоо маш их олон зүвсэн байдаг. Тэгээд бас нэрэл нь их олон байдаг тийм ээ. За тэгээ одоо та хоёр нэг даалгавар өгье. За та хоёр одоо энэ адууны зүвсмийг өөрийнхөө мэддэг чаддаг хэрнээрээ бүгдийг нэр. Яг уралдах юм. Уралдаж болно. Тэгвэл одоо адуучин үнийг яаж үүсгэх вэ? Тий. За ингээд одоо хар цагаан шарга тий хээр одоо галтар ухаан хонгор гэдэг одоо чинь байна шүү дээ. Халиун, буурал, алаг. За тэгээд одоо байна. За ингээд бол энэ дотор бас нэг яг ингээд гол тодорхойлж ярихаас бол одоо чинь бас одоо үеийн залуучууд багцууд бас энэ адууны зүсмийн бас зарай жоохон буруу таниад байгаа юм уу? Буруу зүсмэлээд байгаа юм уу? мэдгүй хөвгдөөч олон бай. Тиймэрхүү харагдаад байна. Тэрийс одоо нутаг усныхан дүүнэр надад бас ярьдаг. Энэ галтар зүсэм гэдэг бол одоо энэ адууны бол байна шүү дээ. Хар галтар, шар галтар гэдэг. Тий. Ингэж байдаг. Одоо ч нь бол залуучууд бол зарим нь бол одоо хээр мэдээ сайхан хээр зүсмийн адуу байхад л галтарлаа гэдэг. Ингээд бас жоохон энэ дуу таниад байгаа юм уу? Одоо газрын дуудлагынх нь юм байдаг юм уу гэж тэгж бас сануулмаар байна. Одоо бас энэ сайхан хээр зүсэм байна, шар галтар байдаг, хар галтар гэж бас байдаг. Иймэрхүү. Одоо хүрэн цавдар байна. Ер нь танай нутагт одоо хээргүүл яг ямар зүсмийн ямар өнгийн Одоо хээр гэдэг нь жоохон улаан зүсэм жоохон арай жоохон одоо хар домгойлсон. Тий. Одоо яг тэр яг улаан хөрөнгө бол одоо зандан хөрөнгө гэж ярьдаг. Зандан хөрөнгө гэж бас зүсэм байдаг. Тэгээд одоо энээсээ бас арай жоохон гэгээтэй юм уу. Тэгээд иймэрхүү улаан арай дийлэмгүй шиг энэ бол одоо хээр гэж. Улаан хээр мөр гэж. Улаан хээр зүсэм гэж. яг одоо энэ хээр зөвхөн хээр гэдэг дэр чинь бас хар хээр байна. Улаан хээр, шар хээр тийм ээ. Тий олон байж. Ингээ ярихад 3 хээр гарч ирж байна. Тий. Сандгаас бас нэг асуулт асуучих уу? За Чи ногоон мөр гэж мэдэх үү? харин би наадахыг чи яг асуух гээд бэлчээсэн шүү дээ. Одоо чи Тэгээ ногоон мөр гэхээр хүмүүс одоо авцул ногоон мөр их ногоон мөр гэж юу? зүүн бас ногоон мөр гэнэ л дээ. Тэгээд ногоон мөр гэхээр хөөгд өнөрүүд гайхдаг байхгүй юу? Нүд нь үлтэй. Тий. Ногоон мөр гэхний юу ногоон мөр гэж. Тэгээд энэ авгчул бол ногоон мөр гэж хэлнэ. Тэгээ нэг хар адуу их сонин штэ ингээд наранд ингээд нэг одоо өнцгөө болох юм бол гэж хэлээ л да. Ирэх юм бол тийм ногоон өнгө гардаг гялтгансан ногоон өнгө. За. Энийг одоо хар зүсмийн морийг л ногоон мор гэж заримдаа ногоон мор гэж хэлдэг байхгүй. Ногоон хар мор гэж ширнэ. Тэн дээр бас буян батмаа синемж бас ярих байх. Тий. Ногоон мор гэдэг чинь бол одоо ер нь хар мор нь бол одоо ингээд одоо нарны юм жоохон өнгөн ихэн сорно. Одоо шарлаад одоо ийм морины өнгөний илрэл бол гол бол одоо энэ адуунд одоо яг явж байгаа адуу бол айхтар тэгж мэддэхгүй. Яг гол нь бол энэ уяа сойлог юм уу, уралдаан дарж байгаа мордуудыг одоо энэ нэг зунаараа хамгаалах юм уу, нэг зунаараа уралдах юм уу, ингээд одоо хөлс мөлс авах юм уу, одоо энэ талын наранд шарах юм уу. Энэ талаас ингэж одоо бай болж байгаа өнгө үе гэж одоо миний биед би ойлгодог. Ингээд бол энэ бол ингээд одоо яг мандаа ингээд хонх цаваас нэхлээд шарлаад л. Тэрхүү үеинд бол яг сайхан нэг шар ногоон өнгө гарахад харагдав. Тэгвэл баг шар ногоон уяад шар ногоон бол тийм өнгө харагдана. Бүр гайхамшигтай одоо хэлэх юм бол одоо Баян Матман дөрөв солилээ л да. Уяа сойлго ороод ингээд хөлс мөсөнд бүр одоо сонирхол хэлэх юм бол юу бороо орсны дараа бороо шүрэн бороо одоо уян дээр харамар уяатай байна да. Бороо орсны дараа ингээд цончин шүрэн бороо ороод өнгөрөө шүү дээ. Тэгээд дахиад нар гардаг шүү дээ. Тий. Тэгээд тэр чи ногоон одоо хар мор ингээд одоо нойтон байна шүү дээ. Тэгээд нар нэг гарангууд чи яг нэг өнцгөөс нараа бүр ногоон ингээд галтганж ногоон гэж өнгөж харагддаг шүү дээ. Тэр л ногоон мор байхгүй та. Тий. Энэ бол бас одоо юу гэдэг юм Монгол өвгний өгсийн санд Монгол нэрийдлийн дунд бол бас л гайхамшигтай. Дээрээс нь манай монголчуудын дээдэлдэг хаан хуур, морин хуур чинь ямар толгойтой байдаг вүлээ те. Тийм. Тэгэхээр энэ бол
зүгээр чи нэг дэмэж яраагүй үг нэрийдэл биш байхгүй юу тийм. Тэгэхээр ер нь бас энэ малчин хүний ой ухаан гэдэг ч юм уу, хярхай ч юм уу тийм ээ. Хормхон зур тэгээд нэг тэр нэг ногоо өнгө ингээд Тодроод авдаг. ногоон бараг туяа тийм ээ. Өнгөхөөсөө. Тийм өнгөхөөс туяа. Маш тийм жижигхэн тийм туяад атж байгаа. Тэрийг олж хараа. Тэрийг бас ингээд нээрлээд тийм ээ. Тэгэхээр одоо бас дээр үеэсээ бол одоо малчин хүний ухаан гэдэг бол одоо хамгийн том мэрэгжил байдаг, хамгийн том ухаан байдаг. Яг үндэ одоо юу гэдэг ямар нэгэн албан газар ороод ажилд орно гэдэг бол мэдээж шалгуур өгчээж орно. Шалгуураа давах юм бол тэгэл цаашаа ногоон гэрэл. Тэгтээ малчин гэдэг бол бас нэг том ажил. За энэ ажил болохоор орхотон шалгуур авдаггүй боловч орсон тэр өдрөөсөө өдөр болгон шалгууртай. Малчин хүн бол мянган мэрэгдлийн эзэн гэж хэд. Тий. Одоо юу гэж одоо сурна, юу гэж туулна. Тий. Одоо байгалийн жимээс одоо таван гошуу мал одоо энэ чинь өдөр тутмын амьдрал бол одоо барч хамаад бүр л шалгалт. Тий. Заавал туулж л сурна. Малчин гэдэг одоо мэрэгжил гэж яриа л да. Энд бол зүгээр одоо ярих юм бол одон орны шинжлэх ухаан, газар зүйн шинжлэх ухаан, ургааны юу гэдгийг нөгөө судлалын шинжлэх ухаан, цагаагаарын тий амьд бодис тэр чин одоо зүгээр их мэрэгжлийн хүний үгээр ярих юм уу? Ярих юм бол ч одоо ер нь нэлээд сайхан одоо юу гэдгийг тэр бүгд мэрэгжлийн мэддгүү маахад наа захын гадралж иж сая малчин болох байхгүй юу? Тий. Тэрнээс биш одоо яхав өөр мэрэгжил байна л да. За жолооч гэвэл яхав техник нь мэдвэл болно тийм үү? Нүдний хараа чихний сонор сайн байх хэрэгтэй. Гэт малчин хүн бол их нарийн мэдрэмж. Тэр одоо баг түрүү манай найз ярьсан шүү дээ. Монгол хүмүүс морьтойгоо яриад найзалдаг зан гаран шингийн зүгээр дэрэгдэн байгаад мэднэ. Тэгээ ерөөсөн хүний унсан морь бол ерөөс хүнийхээ зан гаран шинг дагдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дунд бол малчин гэдэг энэ мэрэгжил гэж хэлээ л да. Гайхамшигтай. Тэгэж зүгээр нэг одоо за би сургууль сураад ер нь муу сурчлаа одоо ингээ байли. За ажил гараад ер нь би заавал малчин. Нэг юм болоод одоо ингэ доод очих юм байна л да. Эсвэл зарим залуучууд бол малчин гэдэг одоо юу гэдгийг дуудуулахаас бас их зовдөг юм шиг байна. Гэхдээ бол цаг бас арай өөр болсон байна. Сүүлийн үед бол шинэ залуу малчид их олон гарч байна. Залуучууд их сургуулаа төгсчөөд нутагтаа очиж байна. Яагаад магистр малчин, яагаад доктор малчин байж болохгүй гэж. Тий. Дахиад одоо очвол манайхны одоо авах зуул бол бас жоохон манайхны шиг нүүдэл соёлын бол одоо хадгалж байгаа. Тэг манай сум гэвэл одоо бас дөрвөлөрлөөр нүүдэх. Инкэр мэл энэ их байгаа ам ахва энэ төр юм бол одоо узуураасаа эхлээд манай Монгол нүүдэл соёл чинь бол одоо буугаад гарахад бууцаан цэвэрлдэг. Ийм сайхан байгальтай хайртай. Ам ахва орчинд харин хамгаалдаг. Ингээд одоо дөрвөлөрлөөр байхад одоо өвс ургамлынх нь одоо ундэс үр хоёрын үлийг хайрлж одоо үрийн буух цаг одоо үндсийг ингэж эвдэхгүй ийм чинь бол их цаг мөчтэй их баримталж нүүдэх. Тэгээд тэрийг хамгаалаад л одоо энэ өвснийх нь өөрөө үндс нь одоо дараа жил болоход дахиад л ургаад тэрнээс илүү болоод ингээд одоо хамгаалсаар ирдэг. Энэ чинь бол одоо бүр л манай малчин хүний судалгаанд байгаа. Амьдралын голлоо судалж байгаа. Өвс ургамал одоо ямар өвс нь ортой, ямар өвс нь ямар мал тохирдог одоо энэ чинь бол бүр манай малчин хүний л мэрэгдэл. Тий. Бас жоохон үгүйсгэж магадгүй. Адуу гэдэг амтан чинь биш те. Өөрөө тариач юм. Тий. Энэ бол одоо манай таван гошуу мал гэдэг бол одоо ер нь аль аль нь ч гэсэн барай ургамалдан бүр л тариачны үндэсний үүрэг хариуцлагатай шүү дээ. Тэгээ ингээд бол одоо манай дээр үеэс бол одоо ер нь ингэж адуугийн бол их цэвэр идштэй тунгалаг умдалдах одоо иймэрхүү адуу суусыг бол хүн уухад бол гэмтэхгүй гэдэг. Тэгээд бол энэ адуу гэдэг амтан бол идшил нь бол одоо их өдөр ургамлын хугацаанд бол өдөр идэхгүй шүү дээ. Одоо зуны халуунд бол өдөр идэх одоо бол тонцох халуун өвс идэхгүй.
Ингээд бол одоо өдөр бол уулан дээр өндөр газар болдог. Тэрдэг. Тэрээд богноор зогсдог. Ингээд одоо зуны шөнө сайхан чийг буус юм уу? Тийм нэг сайхан гоё сайхан ингээд нэг зуны цагч ингээд нэг хонхор хоолоо ингээд гараа явахад нэг нэл гэсэн тийм нэг халуун салхитай ус байдаг. Нэл гэсэн хүйдэн салхитай газар ус байдаг. Тэрийг бол адуу бол онцгой мэдэж ичилдэг. Халуун шөнө бол одоо тэр сэрүүн хоолойд очиж ичилж. Тэр сэрүүн хоолойны ургамлын шим өндөр тэр хоолойны өвсний үр өтгөн энэний шим тэжээлэн бод одоо нөхөж ингэж ичилээд өдөр нь болохын үеэр л яана. Одоо шөнөжийн идэлсээс адуу өглөө болоход одоо уулан дээр гарч нар гараад харалаад ирэх үеэр одоо шөнө авсан үрээ аваачаад уулан дээр аваачаад одоо өдөр боловсруулад тэгээд одоо гадагшлуулад гэд давтаад гიშгээд тэгэх үеэр л одоо байгалийн салхи ингээ үлээгээд үрийг буцаад нөгөө тийш тарж өгдөг байхгүй. За ингээд тарсны дараа араас нь одоо хонь явна шүү дээ. Хонь гэдэг амт чинь жижиг тураатай. За одоо бол одоо манай тарианы баг хэрэгслийн бас нэг үр суулгадаг баг зархуу юм явна. Ингээд тэгвэл адууны энэ адууны затсан үрийг хонь бол үндслээрээ суулгаж өгнө. Араас нь бол тэмээ гэдэг амтны саган дарж өгдөг. Зөөлөн тавгараа дарж өгч. Хийсгий сэргээлдэг. За ингээд бол энэ бол одоо эвдчихгүй юу чихгүй гэдэг үхэр бол одоо нарийнхан цуваагаар явдаг байхгүй. Тий. За ингэж одоо их энэ таван гошуу малын бол одоо бие биенийхэн юунд бол ийм сайхан амах бай энэ ургамлын юундаа бол ийм сайхан өөрийнхөө идэх юмдаа бол ийм сайхан зөв энергитэй ийм зөв үйлдэлтэй гэж одоо ингэж манай одоо дээр үеэс бол одоо энэ таван гошуу малыг бол ингэж гарчулсан гэж одоо ингэж ярьцгаадаг. Энэ бол одоо нутг нутгийн хууч домог ус одоо адилгүй магтахгүй яа. Одоо нэг хүмүүс ярьдаг шүү дээ ингээд адуу бол нутаг эвдээд байдаг гэдэг. Тэгээд нэг бас нэг малчин хүн хэлж ирсэн. Адуу бол яг нутаг эвддэг амтан биш. Харин байгаль нутгийг сэргээдэг. Тэр одоо адууны тэр эдсэн өвс бол одоо ингээд баг шингэхгүй баг тэр чигээрээ үртэй өвсдөгөө тэгээд гарна. За тэрийг ингээд газар болго ингэж аваад тавиад адуу гэдэг амтан чинь зүгээр нэг 100 бар ингээд явахгүй шүү дээ. Ядаж одоо ингээд 20 30 газар галзлж явна шүү дээ. Тий. Тэгэл ингээд үр тариагаа ингээд цацаал ингээд явж явах чинь дахиад бүр ингэж байгаль энэ чинь бол одоо бас зуны удирлын одоо энэ бол адууны одоо би ч одоо адуу малддаг болохоор адууны талын бол их дээр судалдаг дээр бас аждаг. Ингээд бол адууны энэ зуны удирал бол яг ингээд одоо өөрийнхөө ичсэн сайхан үр өвсний үр мөрөм бол одоо ингээд тариад бараачдаг. За ингээд намар болоод ирэхээр бол одоо одооны баас чинь бол одоо хомоол болоод задрахгүй болоод ирнэ. За ингээд намрын цаг чинь бол сүл тасрахгүйгийн үед бол одоо адууны баас чинь бол одоо ирэх жилийн манай бодвог малд бол бас адуугаас бусд одоо хонь өвхөр тэмээвэл одоо адууныхаа амал идэх шүү дээ. Одоо эн чинь бол нэг их байгаал бол амар зөгцсөн мундаг их уур гондор бордоор байгаа шүү дээ. Ерөөсөө нэмэлт бордуул. Одоо энэ бол одоо адуу гэдэг чинь бол одоо хол хонгон идэж холтой болохоор одоо нөгөө дөрвөн гошунд нам бол зөөгөөд авчираад боотлоод өгцсөн шүүлт иймэрхүү үйлдэлийг бол бадруулж. Одоо намрын сөлтөө ингээд одоо солонд ороод ингээд ясан адууны хамаал бол одоо хаврын цаг бол одоо хонь өхөрч нь бол бэлчээр юухгүй өвс идэхгүй зүгээр л адууны хамаал төгөөд л тэгэл одоо их сайхан тэжээл өвс болгоод байдаг. Тэр бас ийм их сайхан ухаан юм да тий. Адуу гэдэг амтан бол ерөөсөө түрүү нэг та ярьсан ш тариачин гэж. Ер нь бол олон одоо ажил хийн ш танихэр. За. Жишээлхэд одоо сүүлийн үед бол нөгөө зарим газар адуу цөөрсөнс болоод шивээ хялгана их болсон гэж дуулдан. Тэгээд нөгөө бог мал шивээ их одоо усанд нь шивэнд баригдаж гин гэж ярина. Энэ бас юуны учрыг хэсэг адуу цөөн болсон. Адуугүй бэлчээрд нь адуу явахгүйний учир л байхгүй да. Ерөөсөө тэр чинь жоохон шивээ тавглаад ирнэ гэж тийм ээ. Тэгэхээр үед бол адуу ингээд одоо дэргээ дахиад гарахад нөгөөдхий чинь бүгдийг зохиод буулгачдаг байхгүй болоо. Тэгээд ерөөсөө тэр шивээ гарахгүй. Шивээ гэдэг ус бол одоо адууны сүүлнээс их байдаг гэж ойлцох юм бэл. Гойдаад унагчдаг гэж. Сүүлээрээ туураагаараа ингээд явуут сайхан одоо
нөгөө шивийг чинь зохиод онгоч. Тэр шивэн сайхан газартаа үр болоод буцаад өвс болоод урган ухахээс биш малд наалдаад хүнд наад нэг шивээ байдаг та нэг. Тийм. Тэгээд сүүлийн үед одоо яг бай бид нар ч одоо ингээ хургамал зарна. Тэрхүү үед одоо нөгөө хүйтэн хөмрөгчин шивээтэй гэдэл одоо хэдэн төгрөг гасан шүү дээ. Тэгэхэд адуутай нутаг бол тийм асуудал гарахгүй. Хэрэг бол ер нь ингээ 5 гушуун малын өөрсдөө нөхөх тийм уялдаа холбоо яагаад 5 гушуун малын? Яагаад 6 гушуу, 7 гушуу байж болоогүй? чинь бол хасбар судалгаанаар л гарч ирж байгаа. Тийм бидний өвгдөд эсвэл хэдэн мянган 100 жил аж төрж амьдрахтаа энэ 5 гушуун малыг гаршуул амьдрахтаа бие биенээ нөхөх тэр дөнжин хэлэх уялдаа холбоог гайхамшигтай сайхан гаргасан байхгүй. Тэгэхээр бол одоо явах тусмал өвгдийн ухаанд л одоо гэж сүсгэлж тайлбарж байх хэрэгтэй юм шиг байгаа. Тийм ер нь одоо бид нар чинь ингээл дээшээгээ ингээл хууч домог гэж яриад ирэнгүүтээ бас одоо уг нь бас сонсч л байсан л да өнөө нэг их сонирхолтой өнөө нэг жагал гэд яриад байсан тийм ээ. Заавалтай дуугч. Тий. Зарим газар банцтай гэж ярина. Банцтай тийм ээ. За тэгээд ер нь энэ домгийг энэ үзэгч олондоо нэг хуваалцвал яах вэ? Загалтай адуу гэдэг бол одоо бас одоо миний мэдхээр бол 3 тусмын адуунд л их тодорхой байдалтай юм лээ. Ухаан адуу, саарл адуу, цагаан шарга адуу. Шарга цагаан бол одоо 4 тусманд бол их мэдэгдэнэ. За тэгээд тэр нь яг хаана нь яаж байдаг? За тэр бол одоо их хинхий голнууд бол далаан дагаж чад. Одоо буруу далын бол мандаагаан дагаж. Тэгэл их тодорхой юу ихтэй юм лээ. Ингэхдээ бол одоо бас хойчлоход бол энэ загал гэдэг юмыг бол одоо эртээд үеэс бол одоо адуунд бол бас адуун сүргэд бас загалтай адуу байхад бол бас энэ адуун сүргийн мань дарлаг болдог, дом дэм болдог гэж зургийн хойчин адууч нөө тооч усууд их хуучрах тэгж ярих юм лээ. Ингээд одоо энэ нь бол яагаад их дом адуун сүргийн их дарлаг болж байна гэж бол одоо ярил одоо нэг нь тодорхойлж ярил одоо миний бас одоо ойлгосноор бол энэ адуу гэдэг бол одоо тэнгэрийн амтан гэж их дээшээ их өнтгөж ирдэг. Одоо тэнгэрийн хөлөг гэж. За ингээд бол энэ тэнгэрийн хөлөгөнд бол одоо бас нэг өнтгөдөг нь бол одоо гэцүү нэртгтэл одоо саарл, ширүүн саарл гэтэл одоо Хайрын нохой. энэ хайрын нохой гэтэл тэнгэрийн амтан гэж энэ чоныг бол тэнгэрийн амтан гэж. Тий. За ингээд гэхвэл хоёр тэнгэрийн юм гараад ирлээ. За ингэх үеэр бол одоо чоно гэдэг бол одоо эртний үед бас одоо эвлэг байж явах үед бол одоо адуун сүргэж барих юм уу, адуунд орох юм уу, адуун сүргийг одоо өмөлж одоо ботруулж явах юм уу, хөдөөх юм уу, иймэрхүү явдал олон байдаг гэж. Ойлтох одоо зурч бол бас адуу мандаг гэсэн одооны улсууд бол адуу манах байхгүй шүү дээ. Уул нь бол их адуу мандаг, хэр хөдөө, бэлчээрлэн, торураа байхгүй. Энэ үед бол одоо яг иймэрхүү тохиолдол бол ариун гарч одоо энэ үеэс бол их хөдөлсөн янзтай юм лээ. Ингээд бол энэ загал гэдгийн дүрс хэлбэр бол одоо ихэнхий тал нь бол ахирж байгаа чонны толгойн янзтай. Тиймэрхүү юу бол олон гартгаа. Загалтай болгоно бол одоо тийм гэж бол хэлэхгүй шүү дээ. Тэгэхэд бол загалын тэр дүрх бол одоо ер нь нэг ахирж байгаа тэр нэг чонны толгой шиг тиймэрхүү доошоо харсан ч байна, урагшаа харсан ч байна, доошоо харсан ч байна. Тиймэрхүү дүрх бол их олон шин тэмдэг гардаг. Миний адуунд ч гэсэн байна. Тэгээд одоо ингээд бол энэ адуу гэдэг амтан одоо шөнжөө жишээлж үүрээр унтдаг. Одоо ингээд үүрээр одоо өөрийн одоо гэгэгийн наан цаанууд их нойр нүрдэг их тэр үеэр их нойршдаг адуу гэдэг амтан. За ингэхээ үеэр л одоо нэг чон гэдэг амтан чинь бол үүрээр одоо гэгээ оронгууд адууны унтаан дээр наавна гэж. Тэрт анд гардаг байхгүй юу? Тий. За ингээд энд анд гарахад бол одоо адууны сүргэнд хороод очиход бол нэг загалтай адуу зогсож яхад одоо тэр бүрийг гэгэнд үзэгдэхэд бол одоо тэр чон бол загалтай адуу үзэнгүүт айдаг дутаадаг. Энэ нь бол яагаад бол одоо тэр загалтай адууны тэр загалын дүрш нь бол одоо яг чонны толгой ингээд одоо ингээд зүүцсэн ш. Одоо энэ адуу бол чоны барай явцсан. Энэ адуунд нэг чон баригдчих одоо ингээд бол энэ чон бол их айд дутаадаг гэж ингэж их хойдолж ярих юм лээ. Ер нь адуутай газар тэгэл ер нь адуутай ард түмэн зөндөөн олон адууны тухай хууч, домог, дуу, хуу тийм ээ. Яруу, найраг
Адууны домох олон шүү дээ. Тий. Зөндөө олон юм байна. Тэ шүү дээ. За тэгээд одоо төвшин жаргал ах маань бас өөрөө малчин гэдэг бол одоо төрөв ажил. Тэгээд хажуугаар нь бас нэг чөлөөт уран бүтээл хийдэг хүн тийм ээ. Тэгэхээр одоо ер нь таны энэ үзэж харж яхаас харахад ер нь адууны тухай дуу эсвэл одоо таны сүнд нутагч юм уу, авг нутагч юм уу? Ер нь адууны дуу бол зөндөө л байдаг байна. Өө ярих юм байхгүй. Зөндөө. Тий. Ер нь Монгол хүн чинь ер нь морь нутаг ус аав ээж хань ижлэл дуулд юм шүү. Морины дуу бол ер нь бол одоо гайхамшигтай болно. Шинэ цагт ч гэсэн одоо зохиолын сайхан дуунууд төрж байна. Тэгээд тэн дунд бас миний бас ганц хоёр дуу бас зохиж байна гэдэг шиг. Тий. Морины дуу бол одоо гайхамшигтай. Монгол хүн бол морин дуулахгүй хүн байхгүй шүү дээ. За. Сайхан. Тэгээд одоо эртний явда мөнгөтэй манай сүн нутаг бол хөгшин хоохон гэдэг дуулна. За. За уртын дуу жорогийн жорогоон дуулна. За. Тэгээд л одоо ер нь бол дуулан шүү дээ. Одоо тэгээд л нутагтаа алдартай хурдан хөлгүүд ер нь бүгд дуутай болцсон байх жишээтэй. Тэгээд тийм гайхамшигтай Монгол хүмүүс бориндоо тийм их хайртай юм ардтам. Таны өөрийн чинь уран бүтээл дотор бас энэ адууны тухай уран бүтээл байна гэж юм тийм ээ. Тэгээд яг энэ уран бүтээлийнхээ талаар. Энэ уран бүтээлийн талаар ярихад миний нэг молор эрдэнэ гэдэг дуу байна. За. Тий. Миний шүлгээр бичсэн Монгол улсын хөгжмийн зохиолч алдартай хөгжмийн зохиолч Аран заах маань аян бичсэн Монгол улсын гавьяа жүжигчин Лослын Болдбаатар дуулсан молор эрдэнэ. Би энэ дуугаа бол өөрийнхөө ав гахт өөрийнхөө удам одоо өгшлийн адуун сүрэг зориулсан дуу байгаа молор эрдэнэ гэдэг. Тэгээд яг хөө миний нутаг усны хүмүүс хорим найр баяр найр дээр тэгээд дуулна да. Тэгээд одоо морины тухай аавын тухай хүний хайлан аав гэж бас сайхан дуу байна. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Цэв Аравдангийн аялгаагаар биелсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Нарангийн Таштамбэрл дуулсан дуу байна. За. Одоо тэгээд морь ааван, морь ханяа гэж магтан шүү дээ. Тий. Тэгээд миний хувьд ерөөсөө морины гэж ер нь бараг ийм хоёр дуу байгаа юм шиг байгаа юм. Тэгээд манай нутагт бол одоо тэгээд одоо морины тухай дуу бол зөндөө. За тэгвэл одоо та өөрийнхөө энэ уран бүтээлийнхээ одоо энэ шүлэг яруу найргаас нэг ганц хоёр баадгийг уншиж сонсгооч. Молор эрдэнэ гэж шүлэг бичсэн. Ч одоо бас хөөрхөн хэдэн жил болсон байна. Тэг молор эрдэнэ. Арвжаа худагтын унсан уртын хөрөнгийн угшил дэл сүултээ салхин дэлгэр тамчин аранзал уяан дээр ургасан хэмэр барян дээр мэлтэрсэн нулимс Соёлбаатарын адууны сорн болсон онгон саяар цэнгэх наадмын думан болсон ажинаа. Аршаантын худгаас ундаалсан аав ээжийн буян агт талдаан бэлдсэн адуун сүргийн манлай үүрсгэн хуурын хөхтэй эвшээхэн сайны бэлэгтэй Соёлбаатарын адууны сорн болсон онгон саяар цэнгэх наадмын думан болсон ажинаа. Ам дамдангийн гэрөөсөн чонон хөрөнгийн ахсал морноос онцгой молор эрдэнийн хүлгээ дэргэж ёргож хатарсан тэрж цуглаж янцхаасан Соёлбаатарын адууны сорн болсон онгон саяар цэнгэх наадмын думан болсон ажинаа. Ямар гоё шүлэгтэй юм бэ. Энэ дуун дотор одоо тэр морины хөдлөл, байрал, зүсэм одоо янз янзын бас яваад л байна л та тийм ээ. Саяхан гэж хэлэндээ одоо ер нь 2026 оны 1-р сарын 3-нд Ав нутагт бас нэг маш сонирхолтой сайхан үйл ажиллагаа боллоо. За тэгээд би бас очлоо. Тэгээд гайхлаа. Одоо саяхан болсон энэ мориндоо ингээд одоо та бүхэн бас энэ дэлгэцнээс харж байгаа бох тийм ээ. Одоо ийм л сайхан үйл ажиллагаа болоод яваад ирсэн шүү дээ. За тэгээд энэнийхээ талаар. Тий. Бидний монголчууд бол хэдэн 100 мянган жил аж төрж ирэхтэй хүлэг сайхан морныхоо нуруунд дөрвөн өдрийнхаа аашиг одоо аргадаж таван шумал сүргээ өсгөж үржүүлж ингэж ирсэн. Тэгээ монголчуудыг бол дэлхийнхэн ярьдсан байлаа морин нуруунд
үндэстэн морьтон үндэстэн гэж аргачихгүй юм. Бид бүгдийн үүх, төөх, мандаж бадарсан гал, дөл, сүлд, хямар бүгд энэ ажнаа хүлэгтэй холбоотой. Адуутай холбоотой. Бид бүгдийн төөхөл гайхамшигтай шүү дээ. Тэгээд одоо энэ гал морин жил гарч байгаа энэ сайхан одоо халуун агшинд бидний хэсэг хүмүүс сэтгэл нэгдэж мориндон нэгдлийг одоо үүсгэн байгуулсан юм. За тэгвэл яг зорилго юу байсан бэ? Тийм, мориндон нэгдэл маань ерөөсөө л одоо өвөр Монголын хэмжээнд одоо үйл ажиллагаагаа явуулах юм одоо том нэгдэл юм. Тэгээд ерөөсөө л одоо шууд хүмүүсийг морин унжидлээ гэсэн ураатай. Мориндоо хайртай бай, адуундаа дуртай бай. Ялангуяа одоо хүүг залуучуудыг одоо адууныхаа соёл, мориныхаа соёлд одоо их ойрхон байх хэрэгтэй. Монголчууд ерөөсөө л шуудхан ярихад бол зөвхөн адуутай холбогдсон гэх Монгол үгсийн санд одоо хэдэн зуун үг байх жишээтэй. Эдэн хэрэгсэл одоо нунж эдлэхээс авсуулаад өгсүүлээд. Тэгэхээр энэ одоо адуу гэдэг амтан одоо ямар их Монгол хүнд одоо өгөөжтэй бидний соёлд одоо ямар их нөлөөтэй адуус вэ гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээд бид нар бол одоо сүүлийн үед бол одоо 21-р зуун болж яг одоо малчин хүмүүс бол одоо малаа, морь малаа идлээд ингээд явна цуuna. Гэхдээ одоо хот сойрон ажил төрөлтэй одоо бид нарт бол одоо тийм нөхцөл бололцоо нь одоо том баг. Тэгээд энэ хүмүүст одоо хандуулж. За тэгээд хотоо нутагт бол яг морин унж эдлэн л дээ. Зөвхөн одоо нэг уяачид хэдэн хүмүүс л одоо эдлэх байх. Гэтэ миний найз мэдийн хүмүүс бол одоо байнга гадаа малтайгаа ойр байгаа хүмүүс бол байнга эдлж байна. Гэтэ ихэнх малчид бол бас л ганц хоёроор ингээ морь унаад явна гэхэд явах газар байхгүй. За ингээд тор хүрээ гашаа их олонтой явах орчин нөхцөл бол их бага болсон. Тэгээ энд хандуулж одоо нэг морин ундаг байя. Монгол эдэл одоо хэрэгслээ. Монголынхан мориныхан одоо энэ соёлыг одоо бас энэ өвгдөөс уламжилж ирсэн энэ гайхамшигтай соёлыг одоо хөвгд өнөрт өвлөө гэсэн үгнээс тэгээд одоо хошуу нутаг орон нутгийн сайхан сурталчлаа. Жуучлалын үсэд бас жоохон өөрийн гэсэн өнгө дөрөх гаргаж ирээ гэсэн үүднээс мориндоо нэгдлийг одоо байгуулсан. Тэгээ орон цаг ирсээр бол одоо ерөөсөө хагас сайн бүтэн сайнд байнга одоо хот сойрон газар гэлтгүй морин хэдүүлээ уны байнга уны. Тэгээ бие махбод сайн морин дээр гарахад хүний таван цол дөргиж бүх булчин шүрмс чангарч хүний бие ирэхтэн эрүүлж саруул байдаг. Морин дээр гарахад хүний сэтгэл санаа уужирч морины хөлс үнэртэхэд ерөөсөө хүний хямар сэргдэг байхгүй юу да. Тийм. Тэгэл ийм л одоо үйл ажиллагаа явуулах мориндоо нэгдлийг одоо байгуулсан. Бараг өстө гандан бууршгүй гэж ярьдэн шүү дээ, тийм ээ. Бараг хэдэн 100 мянган жилийн өмнө морьтой явж байхад одоо хүн ингээд бас л мориноосоо салж чадахгүй, морино дээр огшимыг эдэлж байна. Морь гэдэг амтан бол үр өгөөж өгж байгаа болохоор л одоо ингээд 100 жил алсалсан ч одоо энээсээ салж чадахгүй яваа л байгаа, тийм ээ. Тэгэхээр одоо бас маш сайхан байлаа. Тэгээд нэвтрүүлгээ бас үзэж байгаа та олондоо маш их баярлалаа. Та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгээ жаргаагаад, тийм ээ. Морин жилийнхээ сайхан ёроолыг та хоёр манаас энэ үзэгч олондоо дэвшүүлнэ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд гарч байгаа гал морин жилдээ та бүгдэд гайхамшигтай сайхан бүхний хүссэн зөвлөе. Морин жилийн их юм та бүгд ивэ болтугай. Адууны цагаан сайхан буян та бүгдийн айл гэрт хурах болтугай гэсэн зөвлөгийг дэвшүүлье. За. Ингээд одоо бүхэлээ та бүхэндээ хэмрээ одоо байхыг зөөний өрөөлөг дэвшүүлье. За маш их баярлалаа.